хурууны хэ хуурахгүй. 20 дугаар зуун Монголын түүхний алтан үсгээр бичигдэх түүхэн олон үйл явдал өрнөж, Монгол төрийн төдийг үе түмэн олны минь ирээдүйг сэрээсэн сэрсэн зуун байлаа. Хөдсөн дээл хүлэг морьтойгоо л дундад зуунаас дахиж ирсэн монголчуудад бидний хэн байсныг сануулж, бас хэн болохыг минь шийдсэн их эргэлтийн үе гэж болно. Тэрл их зууны түүхийн хуудас Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхөд хадагдан үлдэхийн хамт бас хамгаалан хайрлан явах их үүргийг хамтад нь оноосон юм. Үүний үргэлжлэлж өнөө цагийн бидэнд бас хамаатай. Дэлхийн 2 дугаар дайны үеэр фашизмын эсрэг эрх чөлөө тусгаар тогтнолынхон үзэл судлалын зөрчилдөөнийг үл харгалзан 60 гаруй улс орн нэгдэж тэмцсэн байдаг. Энэ дайнд Монгол улс ч татагдан орж холбоотныхон тал баталсан юм. Бид хөрш зөвлөлт холбоот улстай байгуулсан 1936 оны харилцан тусалцах протоколдоо үнэнж байж, улс орноороо дайны цагийн дэглэмд шилжин өсөж ядарч байвч хүнс, дулаан хувцас, танк, онгоц гэд хэрэгцээт бүхий л зүйлийг чадахын хэрээр бэлэг болгон илгээж, ялалтыг ойртуулсан их гавьяатай. Зөвлөлт улстай 36 онд харилцан туслах протокол гэж баримт бичгийг байгуулчихсан байсан. Тэрнийхээ дагуу 39 онд ах нар маань ирж өнгөлзөж байсныг Японуудыг одоо дарж өгсөн. За 41 онд дэлхийн 2 дугаар дан эхлэнгүүд бид нар тэр гэрээ бичгийнхээ үүргийн дагуу одоо ёстой чадах чинээгээр тусалсан ах нартаа. За өөрөөр одоо өмсөж зөв шидэж явах юм тагаа морь мал. За манай ард түмний цуглуулсан хөрөнгөөр танкийн цуваа, эс хонгоцны эскадрил эднэр хүртэл байгуулж байсан. Чадах чинээгээр тусалсныг зөвлөлтийн тал үнэхээр одоо зөв ёсоор үнэлсэн гэж одоо үзэх ёстой байгаа юм. Тэгээд одоо маний ганц ирмэлцдэг юм маань тусгаар тогтнолоо хятадаар зөвшөөрүүлэх асуудал байлаа л да. Ер нь дэлхийн 2 дугаар дайны явцад энэ их гүрнүүдийн хооронд бол хэд хэдэн уулзалтууд болж олон одоо асуудлуудыг шийдэж, за энэ дэлхийн дайны дараа энэ дэлхийн ертөнц ямар одоо дэглэмтэй байхын, хин ямар улсууд одоо ямар эрх мэдэлтэй байхын, ялсан улсууд нь ямар эрх хэдлэхийн, ялагдсан улсуудын одоо ирээдүй ямар байх юм гээд маш олон асуудлуудыг шийдэж байсан. Хоёрдугаар дайнд дуусахаар дараа энэ харуу дэлхийг ямар шуухан болгох юм бэ гэж нарийн асуудлыг нөгөө холбоотон гэгддэг 3 том гүрэмч нь 2-3 удаа хэлэлцсэн. Тэгээд нэг нь буюу дундх нь 45 оны 2 сарын Кремийн баг хурал. Тэгээд тэр баг хурал дээр Сталин буюу зөвлөлтийн тал санаачилж алс дорндын асуудлаар жижигт нь одоо нууц протокол байгуулсан юм байна. Зөвлөлт улс бол ялагч гүрний тоонд орсон. Зөвлөлт улсын үг гэдэг бол их гүрнүүдийн тунд бол маш их байр суурьтай нөлөөтэй болж ирсэн л да. Монголын тусгаар тогтнолын асуудал буюу тухайн үедээ яригдж ирсэн статус квогийн асуудлыг зөвлөлтийн тал хөндөж гаргаж ирсэн. За тухайлбал одоо зөвлөлтийн удирдагч Сталин энэ асуудлыг 4 том асуудалтай холбож авсан. Монголын асуудлыг шийдэхгүй бол нөгөө 4 асуудал нь шийдэгдэхгүй маягтайгаар ингэ тавьсан. Дөрвөн асуудал нь ямар асуудал байсан бэ гэхээр нэгдүгээр Японы эсрэг дайнд зөвлөлт холбоот улс оролцох гэсэн. Хоёрдугаарх нь асуудал нь болохоор 1904 онд Оросын нутагт хамрагдаж ирсэн өмнөд Корелийн арлуудыг Японд шилжүүлж өгсөн байсныг нь буцаагаад зөвлөлт холбоот улсад өгөх асуудлаар яригдсан. Гуравдугаар асуулт нь болох төр бол дайрны худалдааны асуудал, дайрын боомтын худалдааны асуудал байсан.
За мөн түнчлэнгээр бол Форт Артурын түрээсийн асуудал байсан. Ийм хоёр багц асуудал байсан гэж ингэж хэлж байна. За дөрөв дэх асуудал нь болох төр бол Хятадын төмөр зам өмнөд Манжуурын төмөр замыг бол ашиглах. Тэгвэл Оросын давмгай эрхтэйгээр ашиглах. Хятадтай хамтарч ашиглана. Тэгвэл Оросын зөвлөлтийн давмгай байлдагаар ашиглах. Энэ дөрвөн асуудлыг Монголын асуудалтай шууд тавиад хэрвээ Монголын статус квогийн асуудлыг бол шийдэхгүй бол энэ асуудлыг бол үндсэндээ бол шийдэхгүй гэсэн тийм байр суурьтай байсан учраас өрнөдийн орнд нэг хүлээн зөвшөөрөхөөс харахгүй болсон. 20 дугаар зууны дунд үеийг хүртэл гадаад Монгол хэмээх статустай байсан бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар улс болохын төлөө зүтгэж түүнийгэн дэлхий дахнаа хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах буухай урт удаан хугацаанд үргэлжилсэн юм. Энэ ялалтанд шийдвэрлэх нэгэн эргэлтийг Яалтын хэлэлцээр Монгол улсад нээж өгсөн. Ингээд 2 сарын 8-нд бол өөрөөр Яалттнаа бол холбоотон 3 гүрний тэргүүнаар бол энэ нууц гэрээн бол гар үсэг зурсан байна. Тэгэхээр гэрээний нэгдүгээр одоо зүйл бол Сталины боцдоор бол гадаад Монголын статус квог хадгалнаа. За энэ бол хаалтанд бол бүгд найрамд Монгол ард улс гэдэг. Энэ өөрөө бол маш чухал юм утга агуулгатай үг байсан. Монголын статус квог Яалтын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн явдал бол Монголын тусгаар тогтнолыг их гүрнүүдээс хүлээн зөвшөөрөх тал руу бол хийсэн том алхам. Өөрөөр хэлбэл олон улсын эрх зүйн талаар бол анхны хүлээн зөвшөөрөх тийм боломжийг нээж өгсөн ийм чухал гэрээ юм байна. 20 дугаар зуунд Монгол улсын хувь заяанд үнэлж баршгүй их ач холбогдол бүхий гэрээ болсон Яалтын гэрээний үеэр зөвлөлт холбоот улсын тэргүүний тавьсан шаардлагын дагуу Хятадын холбоотон байсан Америкийн нэгдсэн улс болон Англи Монголыг хүлээн зөвшөөрч Монгол тусгаар улс болоход саад болохгүй Хятадын талыг барихгүй гэсэн үүрэг авчээ. Ингэснээр зөвлөлт холбоот улсын удирдагч Сталин Хятадд шахалт үзүүлж Орос Хятадын 1913 оны болон 3 улсын хяактын гэрээ 1924 онд зөвлөлт холбоот улс Хятадын хооронд байгуулсан Караханы гэрээг дуусгар болгох үе таалга нээгдэж мөн Монгол нь Хятадын нэг хэсэг гэсэн бүх гэрээнүүдийг дуусгар болгох нөхцөл бүрдсэн юм. Яалтын хэлцээр тусгагдсан Японы эсрэг дайнд зөвлөлт холбоот улс орох улс төрийн болцлуудыг Хятадаар хүлээн зөвшөөрөх үүргийг авахыг Сталин өөрөө Америкийн ерөнхийлөгч Рузвельтээс хүссэн. Сталин яагаад Рузвельтээс ийм хүсэл тавьбаа гэж энэ хоёр шалтгаантай. Нэгдүгээрт тухайн үед Хятад нөлөөлж чадах ганцхан улс нь Америкийн нэгдсэн улс байсан. За хоёрдугаарт Сталин дайнд орох улс төрийн болцлууд нь бүгд Хятадтай холбоотой байсан учраас өөрийнхөө энэ бодлогыг хэрэгжүүлэхэд бас Америкийг ашиглах тактик байсан. Яалтын баг хурлаар яригдсан алс орнуудын хувь заяа гэдэг ухагтхуунд хамгийн ихэнд Монголын хувь заяаг ярьж байлаа. Тэр үеийн бүгд найрамдах Монгол ард улсыг гадаад Монгол хэмээн геополитикийн нэрээр нь томьёолж дунд дэргэн улсаас тусгаарлах асуудлыг эцсэн шийдвэрлсэн тэр тэмдэглэлт өдөр бол 1945 оны 2 дугаар сарын 11 байлаа. Сталин, Рузвельт, Черчилль нар гарын үсгэн зурж хэлцээрийн дагуу хэрэгжүүлэхийг зөвшөөрлөө. За ийм түүхэн нөхцөлд бол Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Хенри Уэллсийг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Франклин Рузвельт бол маш одоо урт хугацааны томилтоор бол явуулсан байдаг. Тэр хүн бол Монгол улс гэдэг нь үнэхээр одоо олон улсын эрх зүйн субъект болох чадвартай одоо улс юм уу үгүй юм уу гэдгийг харах зорилготой ирсэн. Ноён Вэйсийг Монгол улсын ерөнхий сайд Маршал Чойвсон улсын удирд хариуцлагатай ажилтан нөхөд Цэдэнбал, Сүрэнжүү, Дамб, Самбуу зөвлөлт тусаас Монгол ард улсад суугаа он зүрэн ирэх
элчин сайд Иванов нар угтаж хүлээн авлаа. Тусгаар улс байхын тулд газар нутгаас гадна улс орноо удирдах чадвартай засгийн газар байна уу? Хууль ёс дэглэм гэж байна уу? Тийм ээ. Эдийн засгийн тодорхой бие авч явах чадвар байна уу? Энэ талаас нь бол харж үзэж ийм одоо судалгаа хийж явсан байдаг. Хенри Уоллсын айлчлалын бүрэлдэхүүнд Хятадын мэрэгчлэн Чүнцэнд байсан Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны зөвлөх Джон Винсент, Линд-Лиз актер зөвлөлт толгойд тусламж үзүүлэх асуудлыг хариуцж байсан Джон Хазарт гэж одоо маш чөлөөт Орос хэлтэй Америкийн мэрэгчлэн. За тэгээд одоо Монголын энэ хил хязгаар ялангуяа Монголын одоо томоохон судлаач тэгээ Орос Хятадын энэ хилийн асуудлыг одоо Америкт хамгийн том эрдэмтэн судлаач Оуэн Латимор нар одоо энэ айлчлалын бүрэлдэхүүнд орж ирсэн байдаг. Тэгэхээр эндээс бол юу харагдж байна вэ гэхээр ерөөсөө яг Монголын чиглэлд бол үнэхээр мэрэгжлийн баг бол одоо Монголд айлчилсан. Хенри Уоллес 1944 онд Улаанбаатарт айлчлахдаа Монголд ч монголчууд нь төр барьдаг юм байна. Өөрийн баялаг түүх соёлтой юм байна. Хятадтай хамаатай зүйл ерөөсөө олж харсангүй. Хөгжил дэвшлийн ирээдүй энд байна гэх зэрэг эерэг сэтгэлдэлтэй бутсан тухайгаанч хожим дурсамж даан бичсэн бий. Алс орнодод Японы эсрэг дайнд орохын өмнө Монгол улсын тусгаар тогтнолын асуудлаар Сталин, Чанкайши нар хүнд яриа хэлэлцээрүүд хийж байлаа. Яалтад томьёолсон гадаад Монголын статус кво гэдгийг Сталин бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнол гэж томьёолон 1945 оны 100 Гоминданы хятадд тулгаж эхэллээ. Хэлэлцээрийн нэг үндсэн асуудал нь Монголын статус квог хүлээн зөвшөөрүүлэх асуудал байсан тул 1945 оны 6 дугаар сарын 30-наас 1945 оны 8 дугаар сарын 14-ний дуустал нийт 9 удаа уулзсан байна. 1945 оны 7 дугаар сарын 2-ны өдөр бүгд найрамдах Хятад улсын гүйцэтгэх яаны дарга Сүнзэвэнийг Сталин өрөөндөө дуудаж уулзсан. Та нар Кремийн уулзалтын талаар ямар нэгэн зүйл мэдэж байна уу гэж. Тэгэд Хятадын тал Сүнзэвэн мэдж байгаа гэж асуусан. Тэгэл энэс хойш яриа өрнөсөн л дөө. Тэгэхээр энэ хэлэлцэн дээр хамгийн гол саатэг болж исэн маргалдаж исэн асуудал нь бол Монгол улсын бүгд Монгол улсын статус кво энийг хэрхэн яаж ойлгох вэ гэдэг асуудал байсан. За энүүн дээр бол ярангуяа Хятадын тал бол энэ статус кво гэдэг бол одоогийн бодит байдал юм аа гэж. Тэгэхээр одоогийн бодит байдал гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр 1924 оны 5 сарын 31-ний зөвлөлт толгойд улс дундад иргэн улс хоёрын Бээжингийн хэлэлцээр байдаг. Энэ Бээжингийн хэлэлцээрт бол өөрөөр хэлбэл гадаад Монгол бол дундад иргэн улсын салшгүй бүрэлдэхүүнс гэсэн ийм заалтууд орцсон байсан. Тэгээ энэ заалтыгаа үндэс болгоод статус кво бол одоогийн бодит байдал юм а гэдэг ийм үндслийг тавьж ирсэн. Тэгэхэд Сталин нэг хурал дээр нь хэлсэн байдаг. Та нар яагаад зөвлөлт холбоот улсын алсын стратегийг ойлгохгүй байна? Би та нартай нэгдүгээр зөвхөн Японтай байлдах тухай яриаггүй. Хоёрдугаарт би та нартай нэг 40 сарын асуудал яриаггүй. Би 40 жилийн асуудлыг 40 жилийн улс төрийн нөхцөл байдлыг ярьж байна. Яагаад гэвэл энэ Япон гэдэг чинь их хүчрхэг ард түмэн. Бид төөхөөс нь мэднэ. Эдгээр чинь 20 жилийн дараа эргээд босоод ирнэ. Та нар Германыг санаж байгаа бах. 1910-ад оны үед дэлхийн 1-р дайнд ялагдчихад Версалийн гэрээгээр өхлийн цохилт хамсчихад 17 жилийн дараа босоод ирсэн улс шүү дээ. Япон бол яг энэ үйлдэлийг давтаж гаргах ард түмээ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Японы энэ өндөж ирэх энэ хүч чадлыг бид нар алс орнуудад Азад сөрж зогсох ёстой юм. Азад бидний одоо эдийн засаг улс төрийн байр суурь байхгүй. Энэ бол бидний одоо хамгийн гол асуудал. Үүний нэг гол асуудал нь бүгд найрамдах Монгол ард улсыг тусгаар тогтноолох асуудал юм аа. Тэгэхэд Сүнзэвэн хэлдэг. Бид гадаад Монголыг тусгаар тогтнохгүйгээр өөрийн харьяанд байлгаад та нар одоо тэнд цэргээ оруулаад байж болно шүү дээ гэж. Тэгтний Сталин хэлсэн байдаг. Тийм юм хэрхэж байдаг. Холбоотнууд нэгнийхээ нутаг дэвсгэр дээр цэрэг байрлуулна гэдэг бол утгагүй асуудал.
Харин тусгаар тогтнолцсон улсын харьяа, тусгаар тогтнолсон улстай бид нэр цэрэг улс төр эдийн засгийн харилцаагаар харьцах бол өөр асуудал. Та нар энийг зүгээр өгдөөгүй бүгд найрамдах Монгол ард улсын хэлийг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг одоо шаардсан. Оловтчун адил шаардсан. Албан ёсны одоо хэлцээн дээрээс эхлээл бол Монголын асуудлаар бол яриа хэлцээ тохирохгүй гэдэг байдал анхаарэгдэж ирсэн учраас 1945 оны 7 дугаар сарын 4-нд зөвлөлтийн удирдагч Сталин бол одоо бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд бөгөөд гадаад яамны сайд Чойвсанг бол Москва хотноо урьж ирүүлсэн. За ингээд бол өөрөөр хэлбэл 1945 оны 7 сарын 5-нд бол Кремльд Монголын удирдагч маршал Чойвсанг бол Сталин хүлээн авч уулзсан. Монгол улсын ерөнхий сайдыг урьсан айлчлал онцлог байсан. Яагаад гэх юм бол урд өмнө хизээч Монгол улсын төрийн тэргүүнийг бол тийм өндөр дээд хэмжээнд зогтож авч байгаа. Гэтэл энэ удаагийн уулзалтан дээр бол Москвын буудлын дээр бол одоо хүндэт харуул зогсоосон. Зөвлөлт улсын гадаад хэргийн ардын комиссар Молотов болон түүний орлогч Лазовский нар бол одоо угтаж авсан. Хүндэт харуул хоёр улсын далбайг мандуулсан байсан. За түүгээр орохгүй бол Кремльд маш том одоо цайдлага хийсэн. За энэ талаар бол Хятадын төлөөлөгчд болоод Америкийн элчин сайдын яамныхан бол маш том мэдээллийг бол Вашингтонд илгээж ирсэн. Монголын талын хүлээн авалтан дээр бол тэр хундуур гэсэн өргөлтүүд бол ер нь тодорхой байсан. Тэр нь юу гэхээр энэ олон жилийн турш Монгол зөвлөлтийн найрамдалд үнэнч байсан одоо энэ удирдагч нарын төлөө хундуур гэж нэг хэлж байгаа. За хоёрт нь юу гэхээр улс их орныхоо хөгжлийг өдөө зэрэгтэй авч явсан маршал Чойвсны төлөө өргөе гэдэг хоёр дахь өргөлт байгаа. За гурав дахь нь юу вэ гэхээр энэ яг өөрхийн хөгжил дэвшлийн төлөө энэ маршал Чойвсангийн удирдлагын дор явж байгаа энэ шин залуу боловсон хүчнүүдийн төлөө өргөе гэдэг одоо хундаг өргөсөн. Энэ уулзалт нь бүгд найрамдах Монгол ард улсыг тусгаар тогтнолсон бүрэн эрхэт улс мөнийг Хятадын дипломат албаныханд харуулахыг энэ төвөнд чухалчилж зөвлөлт Хятадын хэлэлцээрийн талаар мэдээлэл хийв. Японы эсрэг дайнд бүгд найрамдах Монгол ард улсыг оролцуулах асуудлыг албан ёсоор тохирох зорилгыг агуулжээ. 7 дугаар сарын 5-нд Сталин, Молотов нар Чойвсантай албан ёсны уулзалт хийж Хятадын засгийн газрын байр суурийг мэдээлэн эцсийн дүнд бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн баримт бичиг гаргана гэдэгт найдаж буй талаар ярьсныг Монголын архивын баримтад дурдсан бол Оросын эрдэмтэн Лукьяны бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын асуудлаар гаргах зөвлөлт Хятадын тунхагийн төслийг Чойвсанд танилцуулахад тэр байр энэ бол бидний хүсэж буй зүйл хэмээн Хятадын тухай үзэл бодлоо илэн далангүй илэрхийлсэн гэж бичсэн байдаг. 1945 оны 7 дугаар сарын 8-нд бол Москва хотоос бол бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд маршал гадаад яамны сайд маршал Чойвсан бол буцсан. За хоёр гол үйл явдал болсон гэж бид нар бол түүхэнд бичигдсэн байна. За нэгдүгээрт нь бол 7 сарын 9-ний өдөр бол бүгд найрамдах Монгол ард улсын төрийн далбааны хэв маягийг бол улсын баг хурлаар оруулж батлуулсан байгаа. Энээс 2 хоногийн дараа бол 7 дугаар сарын 11-ний өдрийн ардын хувьсгалын 24 жилийн баярын жагсаал дээр ард түмэндээ хандаж бол бүгд найрамдах Монгол ард улс бол 24 жилийн туршид бол тусгаар тогтносон улс гэдгийг дэлхийд дахинд ил тодор мэдэгдсэн байна гэж бол хэлсэн. Эрхтэмжтэй ардуудаа, эрхтэмжтэй ажилчдаа, нөхөд төрүүлснараа, алсэргнэраа нөхдөг, хуучин барьцаа нөхдөг, ардын хувьсгал төрийн байсан нөхдөг, дарлагдан дадчих, хашуун зөвний хитэн байсан, Монголын ард түмэн, ардын хувьсгал намын удирдлагын дор, октябрийн Сасгийн хувьсгалын ачаар Хөрөнгөнд Ленин Сталины ишүүлсэн санаанд сориг бодорч өөрийн дардаг чиглэлийн эсрэг тэнцэл хартаан төсвөрөн босоод хамжилгаатай ёсоор харж байсан гадаадын боолчигч болон
тархар Кётлуудын олон зуун жилийн сарлыг зөвлөхийн ард түмний ах トゥ угийн тусламжтайгаар устгаж тусалцад ардын холсголыг байгууллыг тогтоосон билээ. Монголын ард түмний тусаалсан бүрэн эсэг өвд найрамд Монгол ард улс намд тугаас манай ардын холсгал нам манд тугаас эцэг тахны улс түмний их жолоодч бөгөөд багш нөхөр Сталин манд тугаас За 1945 оны 7 сарын 6-ны ороо Чанкаши Гаминдоны төв хороо хаалттай бүгд туралдаан хийж бүгд найрамд Монгол ард улсын тусгай тогтнолыг хэрвээ Монголын ард түмэн бүх нийтийн санал хураалтаараа нотлох юм бол зөвшөөрнө гэсэн шийдвэрийг гаргасан. За энэ хоролтонд бас Америк элчин сайд Харлиг урьж оролцуулсан байна. Сүүлд Харлигийн бичснээс үзэх юм бол арчлалын дээд нэг хэлбэр бол бүх ард түмний санал хураалт байдаг. Энийг Монголын засгийн газар зохион байгуулалт хэрэгжүүлчих юм бол тэнд тусгай тогтсон улс байна гэж үзэх ёстой гэж. За нөгөө талаараа Чанкашигийн зарим зөвлөгчнөр Монголын ард түмний санал хураалтаар нотлох юм бол гэдэг саналыг гаргахыг бас Чанкаши зөвлөсөн гэсэн юм бичмэрүүд байдаг л да. Тэгэд энэ асуудлыг Сталин хөндөс тавихтаа та нар одоо ингээ бидний стратеги зорилтыг ойлгохгүй, улс төрийн бодлогыг ойлгохгүй байгаа бол та нар өөрсдөө тэр Японтойгоо тэмцэх шаардлагатай болно шүү гэдэг асуудлыг бас хэлсэн байдаг. Тэгэхээр энэ дээр юу гэхээр нэг хятадын тал бүгд найрамдах Монгол ард улсыг одоо байгаа хэлээр нь гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. За тусгаар тогтолцоо яг бид ингээд Японтой дайцсны дараа ярий. Хоёрдугаарт монголчууд өөрсдөө ингээд тусгаар тогтнох хүсэлтэй байгаа юм уу үгүй юу гэдгийг мэдэрсэн санал хураалт явуулсны дараа шийдэе. Гуравдугаарт манай хятад улсад байгаа түүхэн хэлийн зургаар шинэ хэл тогтооно гэсэн ийм асуудлуудыг сөргүүлж тавьсан. Тэгэхээр үүний алийг нь ч Сталин хүлээж аваагүй. Америкийн талын тавьж исэн хамгийн гол асуудал та нар одоогийн гадаад Монголыг одоогийн байгаагаар нь хүлээн зөвшөөрөхгүй бол яг манжуурт зөвлөлтийн цэрэг орох юм бол өвөр Монгол гадаад Монгол хоёрын нэгдлийн асуудал гарч ирэх юм бол та нар бол байдал бол улам хүнд болно шүү гэдэг ийм асуудал үүсэж ирсэн. Энэ байдлыг ажиглаж байсан Хятадын удирдагч Чанкаши 1945 оны 7 дугаар сарын 9-ний өдөр зөвлөлт холбоот улсын талтай хэлэлцээр хийж буй Сун Цзивэнд нэгэн цахилгаан ирүүлжээ. Түүнд гадаад Монголын асуудал Хятад зөвлөлт холбоот улсын харилцаанд онцгой саад болж байгааг харгалзан үзэж, хоёр орны нийтлэг эрх ашиг урт удаан хугацааны энхийн төлөө санаа тавьж, Хятадын засгийн газар Японыг ялсны дараа энэ асуудлыг гадаад Монголын ард түмний санал асуулгаар шийдвэрлэв. Хэрв гадаад Монголын ард түмний санал хураалт нь гадаад Монголын тусгаар тогтнолыг дэмжвэл Хятадын засгийн газар түүний тусгаар тогтнолыг эсэргүүцэхгүй байх болно гэсэн байлаа. 45 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сун Цзивэн Сталинтай дөрөвт удаага уулзж байгаа. Энэ үеэр Чанкашигаас ирсэн тэр цахилгааныг танилцуулсан. Ингэж танилцуулахдаа бол одоо энэ гадаад Монголын энэ байдал зөвлөлт Хятадын хооронд хэлэлцээр хийхэд ийм их төвөг учирна гэж ерөөсө бодсонгүй шүү гэдгийг бол онцлон дурдсан байгаа. Тэгээд ирсэн уг загтлыг нэгдүгээр уншиж танилцуулаад тэгээд Сталинд бол гардуулж өгсөн байдаг. За энэ бол одоо дундад иргэн улсын зүгээс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болох юм аа, хүлээн зөвшөөрнө гэсэн санаагаа анх удаа илтгэж ингэж зөвлөлтийн удирдлагад гардуулж өгч байгаа ийм үйл явдал та. Дэлхийн талыг эзэлж дээдсийн зарилыг даган хөрсдөд дэлхийд хүчрэг явсан Монгол. Галд шатсан гайхам түүхтэй, усанд живсэн уйтай түүхтэй. Гэвч хөдөлхийн цагт хүч нэг байсан нь болоо. Ийм бахархам түүхийг 20 дугаар зуунд ч бас дахин харуулж
нийтээрээ нийгмээрээ нэгэн зүгт харж чаддгаан илэрхийлсэн их үйл хэргийн нэг тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга байлаа. Энэ санал асуулга 1945 оны 9-р сарын 2-нд Япон улс дайнд ялагдсан бууж өгснөөр хэрэгжих болж харилцан тохирсон гэрээ бичгийн дагуу дундад иргэн улсч хүлээсэн үргэн биелүүлэх боллоо. Дундад иргэн улсын засгийн газраас ялангуяа ерөнхийлөгч Шанхай шигийн зүгээс бол энэ асуудалд нэлээд яарвчлан хандаж зөвлөлт холбоотой улсад суусан өөрийн элчин сайд Бу Бинчэнаар дамжуулан зөвлөлтийн гадаад хэргийн ардын комиссариат Лозовскид өөрийн шаардлагыг тавьсан. За энэ шаардлага нь бол Лозовский Бүгд найрамд Монгол ардад улсад суусан өөрийн төлөөлөгч Ивановоор дамжуулан манай улсын засгийн газарт хөргүүлсэн. Шаардлагт юу гэж дурдсан бэ гэх юм бол нэгдүгээрт бол одоо Бүгд найрамд Монгол ард улсад санал хураалтыг яаралтай явуулах, санал хураалтын дүнг Бүгд найрамд Монгол ард улсын төлөөлөгч өөрсдөө авч дундад улсын баярын өмнө буюу 10 дугаар сарын 10-ны өмнө бол бичлэн одоо чүнчийн дул дүнг бол авчирх гэсэн ийм нөхцөл байдлыг тавьсан. Энэ цаг хугацаанд үнэхээр боломжгүй зүйл. Яагаад энэ 2 өдрийг онцлоод байна вэ гэвэл 10 дугаар сарын 10 гэдэг бол дундад иргэн улсын баярын өдөр. Энэ тэмдэглэл том баярын өдрүүдээр тохиолдуулж Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нь бол энэ бас л нэг том бодлогын илрэл муу юмаа гэж ингэж үзэхээс өөр арга байхгүй. Хариу өчгийг бол манай Монгол улсын засгийн газраас 9 сарын 13-нд өгсөн. За тэр хариу өчигт манай улсын хүн ам бол өргөн уудам нутагт тархан суусан. Хоёрдугаарт бол цэрэг чөлөөлөх дайнаас бүрэн гүйцэтгэж амжаагүй байгаа учраас хугацааны хувьд бол 10 дугаар сарын 10-нд бол явуулах бололцоогүй. Яагаад вэ гэх юм бол 1945 оны 9 сарын 21-нд болсон Бүгд найрамд Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн хурлаас Бүгд найрамд Монгол ард улсын тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал хураалт 10 сарын 20-ны өдөр орон даяар нэгэн зэрэг бүх нийтийн санал хураалт явуулах ажлын зааврыг баталсан. За ингээд хугацааны хувьд бол 10 сарын 10-нд бол хийхгүй. Хоёрдугаарт нь бол дундад иргэн улсын төлөөлөгчийг байлцуулахыг зөвшөөрч байгаа. Гэхдээ санал явуулах журманд бол дундад иргэн улсын төлөөлөгч бол ямар нэгэн байдлаар оролцохгүй. Хэрвээ Бүгд найрамд Монгол ард улсын төлөөлөгчөс энэ санал хураалтын дүнг биечлэн авах ёстой бол манай улс бол төлөөлөгчөө зөвхөн 11-р сарын эхээр явуулах бололцоотой гэсэн энэ бүх зүйлүүдийг бол Зөвлөлт Социалист Бүгд найрамд холбоот улсын засгийн газар гадаад хэргийн ардын комиссариатаар дамжуулан дундад иргэн улсын засгийн газар ерөнхийлөгчд бол уламжиж өгөхийг бол хүссэн байгаа. 1945 оны 9-р сарын 21-нд улсын баг хурлын тэргүүлэгчдийн 76 дугаар хурал хуралдаж Бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын талаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай тогтоол гаргалаа. Энэ тогтоолын дагуу бэлтгэл ажлыг 10 дугаар сарын 10-наас эхлэн хангаж 20-ны өдөр тус улсын бүх нутаг дэвсгэр дээр нэгэн зэрэг явуулж ухаан солиотой ба шүүхээр эрхээ хасуулснаас бусад 18 нас хүрсэн бүх иргэнийг оролцуулан нэрсийн жагсаалтыг нутаг дэвсгэрийн зарчмаар үйлдэх, сайн дурын зарчмыг чамд баримтлах зэргийг заажээ. Энэ ажлыг өдөртөн зохион байгуулах комиссийг улсын баг хурлын тэргүүлэгчдийн дарга Бомцент, орлогч дарга сайн дурын зөвлөлийн орлогч дарга Сүрэнжөв. За ингээд нэр бүхий 24 хүний бүрэлдэхүүнтэй нийтдээ ингээ 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр үлийн төв комиссийг баталсан. За энэ төв комиссд бол үндсэндээ орон нутаг, хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын намын хаан дарга нар голчлон болсон. Улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолын дагуу байгуулсан төв орон нутгийн 3304 комисст 20,138 хүн томилогдсон ажиллаж, нийтийн санал гаргуулах шалтгаан, зорилго, ач холбогдлыг ухуулах их ажил улс даяар өрнөлөө. Энэ бэлтгэл ажлыг бол маш олон хүрээнд, өргөн хүрээнд, олон хэлбэрээр явуулж л дээ. За хамгийн нэгдүгээрт нь бол одоо хуулга сурталчилгааны өргөн ажлыг бол зохиосон. За хуулга сурталчилгааг явуулах нь бол одоо хоёр зүйлээс бол
хамаарч байсан гэж бас хэлж болно. Нэгдүгээрт нь бол эрцгийг хангах асуудал, ард түмний одоо дайны хүнд чиглүүдийг туулж өнгөрөөсөн боловч дайнд ялж гарсан ард түмнүүдийн нэг болсон манай ард түмний тэр сэтгэлийг урам зориг хөгжөөхөж чиглэж ирсэн. Хоёрдугаарт нь бол үгүйсгэж болохгүй боловч бас байж болох нэг нөхцөл байдал байсан. 20 гаруй жилийн туршид өөрсдийгөө тусгаар тогтсон улсын иргэд гэж үзэж ирсэн манай ард түмэн бол санал асуултыг үл ойших явдал гарахаас бас болгоомжилж ирсэн. Яагаад гэвэл 1920-ад оны дундаас эхлээд Монгол оронд бол одоо маш хүнд ирэх замыг туулсан. Одоо баруун зүүнтний тэмцэл, хөрөнгө хураах, намын цэвэрлэгээ, зэвсэгт бослого, улс төрийн хилмигдүүлэлт, халахын голын дайн, чөлөөлөх дайн гэдэг ингээд ерөөсөө нэг 10 гаруй жилд маш хүнд ирэх замыг туулж ирсэн. Энэ хугацаанд хамгийн гол нь одоо энэ улс төрийн хилмигдүүлэлт Монголын ард түмний сэтгэл зүрхэнд бол маш хүнд шархыг өгсөн. Маш их айц төгшүүрийг төрүүлж ийсэн. Ер нь үндсэндээ ард түмэн бол одоо тэр ард түмний холбоо их холдсон, төрдөө итгэх итгэл суларцсан, ирээдүйдээ итгэх итгэлгүй болсон, ард түмний амьдрал маш хүнд байдалтай байлаа шүү дээ. Энэ дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд. Тэгэхээр энэ сэтгэлийн одоо энэ зовлон бэрхшээлээ даван туулж ирээдүйдээ итгэх итгэлтэй болоход бол энэ итгэлийг бий болгоход энэ ард түмний санал хураалт бол их чухал ач холбогдолтой болсон. Санал асуулгын ажлыг сар хүрэхгүй шахам хугацаанд бүрэн дүүрэн бэлтгэхэд Монгол хүн бүрийн эдвэх оролцоо, санаачлаг, үерийн ус шиг төрөн дэлгэрч, санал авах улаан булан гэр майхан энд тэнд үе босож, хоол хүнс бусад зүйлээр туслан сэтгэлийн их хандив өргөж эхэлжээ. Өртөөдөд тарган сайн мордыг гарган хэрэглүүлэх, багийн дотор болон сум баг, сум аймгийн хооронд мэдээ материалыг хүрэхэд ардууд бие биенээсээ өрсөн оролцож, өртөө шууданд өөрийн сайн дураар тусалж байлаа. Энэ ажлыг зохион байгуулах удирдамж зааварчилгыг хийх юм семинарыг уран ярьж байгаа байсан. Тухайлбал 10 сарын 1-нд зүүн болон төвийн бүсийн аймагуд Улаанбаатар хотын комиссийн нэгдсэн зөвлөгөөн Улаанбаатар хотод болсон. За энэгээр бол энэ бүгд найрамд Монгол ард улсын тусгаар тогтнолын талаар санал гаргуулах ажлыг хэрхэн зохион байгуулах юм зааварчилгааг хүлээсэн. За энэ зааварчилгааг аваад бол энэ төв комиссийн гишүүд бол хөдөө орон нутагт үндсэндээ 10 сарын 23 хүртэл ажилласан байдаг л та. Нийтдээ бол санал хураалтын бэлтгэл ажлын хувьд бол 13 мянган хүн оролцсон, 700 гаруй хурал болсон гэж ярьдаг байхгүй. Монголын түүх судлалд онцгой байр эзлэх энэхүү үйл явдлын талаар үндэсний төв архивт 18 аймаг, хот, Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг зэрэг 21 газраас ирүүлсэн 32600 гаруй хуудас материал, тусгайлан бүрдүүлсэн 439-р хөмрөгт хадгалагдаж байна. 20 дугаар зууны Монгол улс Монголын тусгаар тогтнолын түүхэнд үйл явдалд холбогдох үндэсний төв архивээс хамрагт хадгалагдаж байгаа баримтууд одоо кино, гэрэл зураг, дуу авааны баримтаас гадна одоо ард иргэдийн өгсөн хурууныхээ зэрэг 18 аймаг болон Улаанбаатар хот, Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэргийн 21 газраас ирүүлсэн баримтууд байж байгаа. За санал асуулгыг явах зааврын дагуу бол эдгээр баримтуудыг бол тухайн салбар комисс бүр баталгаажуулж, албажуулж, тамга тэмдэг гарын үсгээр зурж одоо төв комиссд ирүүлж хөргүүлэх ёстой гэсэн заавар байсан. Энэ зааврын дагуу бол одоо бүрдүүлсэн баримтууд бол өнөөдөр үндэсний төв архивээс хамрагт хадгалагдаж байна. ардахачалсан Монголоо аккосэнар хөвдөдөө ахсэж байгаа ганшинэт дүрдэн сайхан мөнгөнтэй сүрхэг намныг байгуулсан сүрдэх болсон Баатар Энэ дуунуудаа жаргалан та мэдрэл нам засаг Сүхбаатар чой болсон эцэг Сталиныхаа тухай дуулдаг юм аа. Aku
Энэ бол боломж бол Монголын түүхэнд л нэг л удаа олдно гэдгийг бол ойлгож ирсэн учраас Монголын нийт ард түмэн бол энд маш их ач холбогдол өгсөн. Тэр дундаа Монголын эмэгтэйчүүд бол гол үүргийг бол гүйцэтгэсэн гэж хэлж болно. Энэ төв комиссийн бүрэлдэхүүнд бол хувьсгалын гол гардаж хийсэн Жанжин Сүхбаатарын гэргийн янжмаагаа орсон. Тэгэхээр энд бол эмэгтэйчүүд орон нутгийн тэр төв комиссаар дамжуулаад орохын хажуугаар дээрээс нь өөрийнхөө эмэгтэйчүүдийн байгууллагаар бол энд өөрийнхөө дуу хоолойг бол хүргэсэн. За яг санал хураалтын үеэр бол Янжмаа дарга бол 1945 оны 10 сарын 20-ны өглөө Чоосон хотод очиж санал хураалтын 2 хэсэг дээр бол очиж ажилласан байгаа өглөөрт. Тэгээд тэрнийхээ дараа шууд Сүхбаатар аймагт яваад улсын баг хурлын тэргүүлэгчдийн даалгавраар Сүхбаатар аймгийн Байшинтад байсан Монгол Ардын хувьсгал цэргийн 7 дугаар дивизэд бол очиж ажилласан байна. Тэгээд 1945 оны 10 сарын 21-нд бол Баруур хотод буцаж ирээд 10 сарын 23-нд Чоосон аймаг Сүхбаатар аймгийн санал хураалтын дүнг бол төвд мэдээлээд тэгээд тэр өдөрт Улаанбаатар хотын зүг хөдлөөд 10 сарын 24-нд Улаанбаатар хотод ирж энэ хоёр аймгийн санал хураалтын дүн баримт бичгийг нам төрийнхөө удирдагчдад ёс төртөө гардуулж өгч ирсэн байна. Монгол эмэгтэйчүүдийн энэ амжилт зөвхөн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох өргөн боломжийг олж авсан төдийгүй улс төрийн талаар боловсрч үзэл бодлын төлөвшүүлсэн гэж болно. Тэд бүх нийтийн санал хураалтыг зохион байгуулахад бүх шатны комиссийн бүрэлдэхүүнд ажиллаж, нийтийн хурал цуглаан зохион байгуулан хүсэл зоригоо илэрхийлж байлаа. Орон даяар эмэгтэйчүүдийн 3179 хурал болж 176,081 хүн оролцсон нь үндсэн хуулийн эмэгтэйчүүд улс төр олон нийтийн бүхий л төрлийн ажил хэрэгт эрэгтэйчүүдийн нэгэн адил оролцох эрх хангагдсны баталгаа байлаа. Бэлтгэл ажлын маш чухал зүйл нь бол өртөө уулааг бэлтгэх явдал байсан. 18 аймагаас бол 2 аймагаас бусад нь бол өртөөний асуудлыг зам харилцааныг зохицуулахынд бол өртөөдөд бол нэмж байгуулга, засах ийм ажлуудыг хийсэн. Энэ маань бол санал асуултыг ямар нэгэн саад бэрхшээлгүй явуулах, дүн мэдээг өвтөр төргөн хүргэх бол ийм нөхцөл байдал болж байгаа. За тухайлбал 1945 онд бол Архангай аймаг Монгол улсын хамгийн олон хүн амтай ийм аймаг байсан. Нийт 23 сумтай. За энэ орон нутагт бол санал хураалтыг маш богино хугацаанд саналыг аймгийн төв комиссд хүргэхийн тулд 10 км тутамд өртөө байгуулсан. За энэ өртөөнд бол хүмүүс өөрсдийн хамгийн сайн шилдэг хүлгүүдээс ойж хамгийн сайхан дээл хувцас онцтод оролцсон гэдэг. Чойсон аймгийн тайлангаас ингээ харж байхад бол бүх багуудад бол ард түмний тусламжаар өгсөн гэрүүдээр бол сонгуулийн хэсгийг бол байгууллаа. Аймгийн төвд бол зөвхөн гэр байшин сулалснаас гадна хэсгийн гишүүдийн суухастаас ширээ сандлыг бол бэлтгэсэн. Аймгийн төвд л радио цэг төдийг байгуулсан гэд ярьж байхад Хөвсгөл аймагт бас мөн ижил чиглэлийн ажлууд хийгдэж байсан байна. Санал асуулгад бэлдсэн нэгэн том ажиллагаа бол бичиг үсэг сурах явдал байлаа. Тухайн үед Монгол орны хүн амын бараг 50% нь бичиг үсэг тайлгдаагүй байжээ. Төрийнхөө тусгаар тогтнолыг батлахтаа өөрийн гарын үсгэн үндэсний бичгээрээ зурах хүсэл эрмэлзлэл. Эдэр залуус эмгэг өвгдийг эзэмдэж бичиг үсэгт суралцах хөдөлгөөн өрнөж байсан олон баримт түүхнээ үлдэжээ. За 1945 оны байдлаар бол үндсэндээ нэг 190 гаруй мянган хүн бичиг үсэгтэй байсан гэж үздэг. Гарын үсгийн хувьд бол латин бичгээрч байна, шинэ үсгээрч байна. За мөн монгол бичгээрийн дийлэнх нь байгаа. За тэгээд ихэнх тэр 80% нь бол хурууны хээгийн дарсан гэж үздэг. Баримтан дээр нь байж байна. За энэ ажлын хүрээнд бас нэг хийгдсэн асуудал бол 10 сарын 10-нд 45 оны 10 сарын 10-нд улс төрийн төвчөөний тогтоол гараад бүгд найрамд Монгол ард улсын харьяат хятад иргэдийн дунд явуулах ухуулгын чанартай ажлуудыг бол чанаржуулах тухай ийм асуудлыг авч хэлсэн. За энэ үйл яаж яах вэ зэрэг бол тэр үйлдвэрчний эвлийн шугамар Монгол хятад хэлтэй иргэдийг бол цуглуулж хятад иргэдийн дунд бүгд найрамд Монгол ард улсын харьяат хятад иргэдийн дунд бол энэ тусгаар тогтнолын талаарх асуудал ер нь бол бас ерөнхий мэдлэг олох энэ асуудлаар бол нэлээд чанаржуулах ёстой. Хятад хэл дээр ажилчны зам сонин гарах ёстой. Гэх мэт ийм
ийм нарийн асуудлуудыг үл энэ хурлаар бол авч хэлсэн байна. За энэ санал асуулгын заавартан бол зааж өгсөн байдаг. За үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Одоо хүнийг нас хүүс харьяаллаар бол ялгуурлан гадуурхахгүй. За ямар нэгэн санал өгүүлэх одоо хавчилт шахуулт явуулж болохгүй гэж бол зааварт зааж өгсөн. За энэ зааврын дагуу бол хүсэлтэн гаргасан хүмүүсийг одоо Монгол улсын хариат биш гэлэгсэн одоо тухайн орон нутагт нь оршин сууж исэн гадаадын иргэд бол өгсөн нь бол хамгийн олон өгсөн нь Ховд аймаг байгаа юм л та. За Ховд аймагт өгтөн бол тухайн иргэд өөрсдөө хүслэн гаргаж Шинжаанаас орж ирсэн монголчууд гадуу голдуу одоо хүмүүсүүд өгсөн байж байгаа. За энэ манай үндэсний Төв архивын самрагт хадгалагдж байгаа яг энэ тусад нь 625 хүнийг бол бүртгэсэн Ховд аймагт өгсөн тэр саналын бүртгэх хуудсан дээр бол Монгол овог нэртэй Монгол хүмүүсүүд байгаа. За цөөн тооны хятад нэртэй хүмүүсүүд бас байна. За цөөн тооны орос нэртэй хүмүүс байж байгаа. За эдгээр хүмүүсүүдээс 30 хүн нь гарын үсгийн зурсан байж идэг. За энд гарын тэмдэг гэж нэрлэдэг хятад бичгээр бичигдсэн одоо баталгааны тэмдэг бол дарсан 2 хүн байдаг. Тэр 2 хүний овог нэр нь бас Хуйлаа Монгол байдаг. За 3 хүн нь бол одоо хятадаар бичсэн байдаг. За тэр 3 хүний нэр бол хятад нэрээр байгаа. Бусад нь бол одоо монгол бичгээр 25 хүн нь өгсөн. За бусад нь бүгд хурууны хийгэнд дарсан. Эдгээр хүмүүс бол хятад хүн гэж ойлгож болохгүй. Энд бол дандаа их баримтаас харахад бол монгол овог нэрүүд байгаа. Тухайн үед дайны нөхцлөөс шалтгаалan эдэр насны ирчүүдийн нилээдэн цэрэгт татагдсан тул тэдний дунд санал асуулгыг тусгайлан зохион байгуулах шаардлага гарчээ. Ингээд Монгол Ардын хувьсгалт цэрэг хязгаарын цэргийн ангиудад санал авах ажлыг цэргийн командолоос зааварт тохируулан гаргасан тушаалын дагуу гүйцэтгэж дүнг Төв комист хүргүүлээр зохицуулсан байна. Монгол Ардын хувьсгалт цэргийн хэмжээнд санал хураах ажил бол 1945 оны 10 сарын 20-ны өдрийн өглөө 6 цагаас эхлээд оройн 18 цагт дууссан байдаг. Нийтдээ бол 35,608 хүн санал өгсөн. Бүх ард түмний санал хураалтын учир начрыг хуулан таниулж, улс орон даяараа нэгэн зүгт харлаа. Бэлтгэл ажлын хамгийн чухал нь санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргах явдал байлаа. Энэ ажлыг тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэр, хороо хорин, баг сумдыг нийтээр хамран санал хураалт явуулахаас 2 хоногийн өмнө дуусаж, нийт 494,970 хүнийг нэрсийн жагсаалтанд хамруулсан байна. Санал гаргах иргэдийн нэрсийн жагсаалтыг үйлдэх ажил бол нэлээд тийм одоо хариуцлагатай цаг авсан юм ажил байсан. За энэ ажлыг бол үндсэндээ баг хорд дээр бол ногдож исэн. 10 сарын 10 гэхэд бүх баг хорд бол санал гаргах эрх бүхий одоо иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргах ёстой гэдэг ийм удирдамж гарсан. За үүний дагуу энэ ажлыг бол одоо 2 хоногийн дотор сум одоо хорооны комиссоос шалгаж баталгаажуулах хэрэгтэй гэж. Ингээд нэрсийн жагсаалт бол батлагдах хэрэгтэй. Нэрсийн жагсаалтууд орсон иргэн хүн бол өөрийгөө оршин суугаа газраа санал гаргах хэрэгтэй. Хэрвээ ямарваа нэгэн шалтгаанаар өөр газар явж байгаа бол мөн газраа бүртгүүлээд санал авах хэрэгтэй. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай өвчтэй гэдэг юм ийм байгаа бол очиж явахаар бол ингэж зохицуулсан. Яхад өнөөдөр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай бүгд найран дахь Монгол ард улсын бүх ард түмэн их хичээлөд тусгаар тогтносон засаг тэр дэвэн хязгааргүй
их хайртай өгөөд бат нэгдэлтэйгэн дэлхий дахны өмнө батлан илэрхийлж байна. Манай Монголын ард түмний түүх бол эх орныхан их төлөөд тусгай тогтносон байдлын төлөө тэмцсэний түүх юм аа. Манай ард түмний түүхийн хан тус олон зуун жил тэмцэж ирсэн энэ тэмцэл бол нөхөр Сүхбаатар Чавсангийн удирдлагаар гагцхүү 1921 онд болсон ардын хувьсгалын ялалтын үрээр бүтэж Монголын ард түмэн их төлөвөн байлдан олж бүгд найрамдах Монгол ард улсыг байгуулсан билээ. Нөхөд зөвлөл холбоот дундад иргэн хоёр улсын засгийн газрын 1945 оны 8 дугаар сарын 14-нд бүгд найрамдах Монгол ард улсын тусгай тогтносон асуудлын талаар солилцсон нот бичигт тохируулж өнөөдөр манай уудлан эх орны өнцөг болон бүрд Монголын малчин ард ажилчин албан хаагч бүгдээрээ хүнд сукса эрхтэй эмэгтэй нам хар ялгалгүй сонгуулийн эрхтэй хүмүүс бүхэн бүгд найрамдах Монгол ард улсын хаан төрийн тусгаар тогтнолын төлөө нийтээрээ саналан өгч байна. Энэ өдөр өргөн дэлгэр Монгол нутгийн өнцөг болон бүр 18 наснаас эхлээд ад зай урд хөгжтөн хүртэл төрийн хаан тусгаар тогтнолыг батлахаар суралцгааж байна. Монголын түүхэнд цор ганц удаа тохиосон энэ түүхэн санал хураалт нь Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа олон улсад баталгаажуулж газар нутаг хил хязгаарын халдашгүй дархан байдал хангагдан үндэсний төр ёс түүх соёлын өв сангаан хадгалж ирсэн билээ. Тэгээ би нэг мастер 7 он хоолгох шуудан дээр ажилласан. Тэгээ одоо нэг номод нэг нэрэ бичиж чаддгүй би нэ эрхээ хорууныхаа хаягийн даруулаад тэгэж авч байсан. Нэг юм бичгэн дээр. Тэ одоо тусгаар одоо Монгол толгоогоо дааж байгаа. Хятад тусгаарлаа гэдэг юм. За тийм өгчөөсэй байгаа юм. Тэ манай дэлгэр хангасан пугараад иж гарахаа хаяа өгчөөсөн ба. Би бол өөрөө Монгол номч мэдэн тэгэхэд чинь энэ хэрэг ном зааж байсан биз дээ. Монгол номороо тийм нэг хаяа авч байлаа тэ. Миний ээж бол тэр санал хураах гэж одоо хачи их баяр хөөрүүлж бүгдээр одоо хамглал одоо сайн сайхан хувцас өмсөж хойж асар том баяр тавьж байгаа юм сэтгэл төрж ясан тухай ярьдаг байсан. оны 10 дугаар сарын 18-наас 25-ны хооронд дундад иргэн улсын төлөөлөгчд санал асуулгын явцыг ажиглахаар ирсэн байна. За энэ төлөөлөгчдийг ахалсан хүн нь бол Ли Фажан гэж хүн. За энэ багийн бүрэлдэхүүнд бол Ли Фажаныг оруулаад 12 хүний бүрэлдэхүүнтэй ирж байсан. Дундад иргэн улс гадаад Монголд очиж ажиллах багийн бүрэлдэхүүн ерөнхий удирдамж маягийн зөвлөл гаргасан байгаа. За энэ дээр бол одоо бүгд найрамдах Монгол ард улс гэсэн нэр томьёог огтхон хэрэгжилж болохгүй. Ямагт гадаад Монгол гэж хэлнэ. Дандаа хятадаар ярина. Хятад хэлийг ямагт хэрэглэнэ.
За гадаад Монголд очиод хэвлэлийнхэнд өгөх ярилцлагын эхноргийг Монгол төвдийн хорооноос гаргаж өгөн. Тэрний дагуу энэ агуулгын хүрээнд яриа өгж байна гэсэн ийм зарчмыг баталж гаргасан байна. Дундад иргэн улсын засгийн газрын төлөөлөгч Ли Фажаныг дагалдсан төлөөлөгчд өөрийн засгийн газраас өгсөн үүрэг зарчмыг ягштал баримтлан санал асуултын үйл явцыг ажиглажээ. Тэд Улаанбаатар хотын 3, 5, 8 дугаар хороо, Төв аймгийн Лүн сумын 1-р багт санал хураалт хэрхэн явагдаж байгааг ажиглан гадаад Монголын ард түмний санал хураалтын тухай илтгэлийг ерөнхийлөгч Чанкай Шид өргөн барьсан юм. Бүгд найрамдах Монгол ард улс нь дундад иргэн улсаас тусгаарлан өөрийн тусгаар тогтнолоо батлах ард нийтийн санал асуулгын нэрсийн жагсаалтанд нийт 494,970 хүн бүртгэгдэж 487,409 хүн саналаа өгсөн түүхэн баримт үлдсэн байна. 10 сарын 20-нд явсан санал асуулгын дүнг бол төв комисс руу урьдчилсан дүнг цахилгаанаар илгээсэн. Тэгээ энэ цахилгаанаар илгээсэн урьдчилсан дүнг бол ажиглагчаар ажиллаж ирсэн хятадын төлөөлөгчд бол танилцуулсан. Арын үсэг зурсан дүнгийн морь, радио, галт тэрэг, дисконгоц, телефон, автомашинаар Улаанбаатар хүргэж иржээ. Бүх нийтийн санал хураалтын дүнг нэгтгэх тухай тогтоол гаргах тухай асуудал гэж байна. Тухайн одоо хэсэг комисс тарьяалагдж байгаа газар дээр нийт хичнээн хүн санал гаргах ёстой. Тэдгээрээс жинхэнэ санал гаргасны хэдий гэдгийг тэмдэглээд дүн гаргаад за тэгээд комиссийн бүх гишүүд гарын хэсэг зураад захиргааны тамаарга баталгаажуулаад за иргэдийн өгсөн тэр саналын хуудсын хамтаар дээд чадны комисс руугаа бол хөргүүлэх ёстой гэж заасан. Энэ ажилд бол хяналт тавих, энэ ажлыг зохион байгуулах ажил бол тун комиссийн ажил гэж байсан. Төв комисс дүнгийн гаргав манай орны сонгуулийн эрхтэй хүмүүс цөм тусгаар тогтнолоо баталжээ. Нэг ч хүн татгалцсангүй. Өнөөдөр тусгаар тогтнолоо баталсан явдал олон зуун жил эрхчлөөний төлөө тулдаж ирсэн эх оронч нарын алдар тэнцлийн өрмөн. За энэ ажлыг зохион байгуулах тэр төв комиссийн тогтоолыг Улсын баг хурлын тэргүүлэгчдээс 1945 оны 11 сарын 2-нд бол тусгай тогтоол болгож батлаад тэгээд зөвлөлбөт улс бүгд найрамдах хятад улсын засгийн газарт бол аль биесээр илгээсэн. Бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч албан ёсны тунхаглал гаргасан дундад иргэн улстай дипломат харилцаа тогтоохоор манай төлөөлөгчид 1946 оны 2 дугаар сарын 8-нд Чунчиныг зоржээ. Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газрын төлөөлөгч Төв комиссийн оролцогч дарга Сүрэнжөв тэргүүтээ 8 хүн очсон. Дундад иргэн улсын гадаад хэргийн сайд Ваншизэтэй бол албан ёсны хэлэлцээрийг хийсэн. Эхний өдрийн хэлэлцээр нь бол танилцах хэлэлцээр байсан учраас бол гадаад яамны сайд нь хүлээж авсан. Дараагийн хэлэлцээр нь болсон албан ёсны хэлэлцээрүүд бол эхэлсэн. Дипломат харилцааг ямар төвшөнд тогтоох вэ? Энэ асуудал бол их чухал байдаг. Ямар өөрөөр хэлбэл элчингийн дипломат төлөөлөгчийн одоо дэв зэрэг ямар байх вэ? Энийг бол манайхан бол юу яасан байгаа хэлцнэ гэдгийг хэлсэн. За нөгөө талаар яасан гэхээр энэ дипломат харилцаа тогтоох баримт бичгийг ямар байдлаар ярилцаж тохирох вэ гэсэн. Манай талын санал бол нот солилцох байдлаар энэ дипломат харилцаагаа тогтооё гэж ингэж хэлсэн байгаа. За энийг манайхан тэдний хятадын тал хүлээж авсан. За хятадын тал энэ хэлцээр дээр бол газар нутгийн асуудал ярих гэж оролцсон. Манай төлөөлөгчдүүд бид нэг тийм эрхийг бол засгийн газар олгоогүй гэдгээр ойшлуулсан. 10-ны өдөр 3 дахь удаагийн албан ёсны хэлэлцээрийн дараа бол манай засгийн газрын төлөөлөгч Сүрэнжөв тэргүүтээ хүмүүс бол хэвлэлийн баг хурал хийсэн. За тэгээд хэвлэлийн баг хийлэгдэх учир нь юу гэхээр ерөнхийдөө бол Монгол улс хүлээн зөвшөөрөгдлөө, дэлхийн давтсан дээр олон улсын эрхийн дагуу хүлээн зөвшөөрөгдлөө гэдгийг тодруулж өгөх зорилгоор бол энэ хэвлэлийн баг хурлыг хийлгэсэн байдаг. За энэний дараагаар дараа өдөр нь бол Чанкаши манай төлөөлөгчдийг хүлээж авч уулзсан байгаа. За энэ дээрээ бол яасан гэхээр бол Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн явдал бол хоёр улсын найрамдалт харилцааг одоо улам батжуулахад чухал алхам боллоо гэж ингэж хэлсэн байгаа. Нэлээ хилэн долонгоо ярьсан гэж ингэж хэлдэг.
Бүгд найрамд Монгол ард улсын засгийн газрын төлөөлөгчд бол Чүнчинээс Бээжингээр дамжин 19 оны өдөр бол эх орондоо ирсэн. За тэр өдрийнхөө орой бол засгийн газрын төлөөлөгчдийн сүрэн жугаа бол одоо зөвлөлт бодосдойсэн Бүгд найрамд Монгол ард улсын ерөнхий сайд бөгөөд гадаадын яамны сайд Чавилсан гот бол одоо загтал явуулсан. Ингээ 2 сарын 26-нд өдөр Бүгд найрамд Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 14-р хурлаар Бүгд найрамд Монгол ард улсын засгийн газраас дундад иргэн улстай хийсэн хэлэлцээний дүнг бол хэлэлцсэн холбогдох баримт бичгүүдийг бол баталсан. За ингээд бол Бүгд найрамд Монгол ард улс ба дундад иргэн улсын хооронд бол албан ёсоор 2 дугаар сарын 13-наас эхлээд бол дипломат харилцаа тогтоосон гэж явдаг. 1945 оны 10 дугаар сарын 20-ны санал асуулга бол манай улсын түүхэнд болсон үнэхээр одоо том үйл явдал юм байна. Бид нар одоо тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор баталгааж явуулсан нэг тийм эгзэгтэй цаг мөч гэж хэлж болох юм байна. Энэ тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалтын үеэр төр ард түмэн хоёр нэгэн зорилгод нэгдэж тусгаар тогтнолынхоо төлөө эх орныхоо төлөө нэгдэж нэг үйл хэргийн төлөө хамтарч ажилласан энэ өдрүүдэд. Улс орондоо даяараа баярлсан хоёр үйл явдлыг бол залуучууд мэднэ. Нэг нь одоо 81 онд бол гөрөргчаа сансарт ниссэн бүх ард түмнийг баярлсан. 2008 онд бол Төвшин баяр Олимпийн аварга болоход нэг баярлсан. Яг тэрнээс өргөн цартай том баяр бол энэ 45 оны 10 сарын 20-нд болсон. Бүх ард түмэн ерөөсөө юм мэдэрдэг бүхэн энэ тусгаар тогтно гэж ямар үнэтэй юм. Монгол улсынхаа төлөө одоо өөрийнхөө амь бие хайрлахгүй зүтгэн энэ Монгол улсын төлөө бид бүхнээ зориулна гэснээр илэрхийлсэн ийм том баяр болсон гэж хэлж болно.